Ханиад томгийн дэвтэлтэнд өртсөн үед Кагуци бидэнд туслахаар ирлээ. Өвчин эхлэх болон хожуу аль ч үед эмчилгээний үр дүнтэй. Насан туршид болон 3 стейшнсны бүх хүүхдэд хэрэглэнэ. Кагуци. Манай гэр бүл зөв хооллохыг их хичээдэг л дээ. Гэхдээ бид хоёр их ажилдаа болохоор өдөр нь гадуур хооллоод орой л ирж гэртээ хоолоо иддэг. Тийм учраас зөв хоолтыг тэр болгон хэвшмэл болгоод ич чаддгүй байсан. Japan Medical гэдэг компани Японоос найруулж удаг ногооны шүүс, аав жирэг оруулж ирдэг гэдгийг сонсоод авч хэрэглэж үзсэн. Хүүхдүүд маань ч дуртай уудаг. Манай гэр бүл байнга хэрэглэдэг болсон. Эрүүл амьдралын эрч хүч 10 төрлийн ногоо аав жирүү шүүс. Дараа төлбөрт үйлчилгээний багцууд шинжлэгдэж, бүртгэлийн хураамж, барьцаа төлбөр пэй төгрөг боллоо. Unitel. Дараа төлбөрт үйлчилгээний багцууд шинжлэгдэж, бүртгэлийн хураамж, барьцаа төлбөр пэй төгрөг боллоо. Unitel. За үзэгч та бүхэнд өрөө мэндийг хүргэе. 2018 оны 11-р сарын 28-ны өдрийн 5 гараг Улаанбаатар хотод орон 18 цаг тэг 1 минут ТV телевизийн 1-р сувг радио FM 103.6 дэлгүүрт хамтарч Монгол комментиг орон даяар хүргэхэд бэлэн байна. TVS Mongolia пэйж лайк дарж нэг дэр үзэгчтэй таны санал бодлыг цензургүй дамжуулахад бас бэлэн байна гэдгийг дуулгая. За өнөөдөр улс их орны нийгмийн эдийн засгийн хүрээлэлд яригдж байгаа гол сэдвүүдийг тэргүүлэгч мэдээллүүдийн бичиж нийтэлж байгаагаар үзэгч таны санал оролцоотой ярилцсан. Хэд хэдэн анхаарал татсан сэдвүүд байна. Аль болох товч байж тодорхой байхыг хичээж ирмэлцэн. За мэдээж асуудал бол агуулгаас хальчихсан. Одоо нөхцөл байдал бол үндсэндээ төр засгийн одоо удирдах өндөр дэд түвшинд бол үндсэндээ гацх юм хэлбэрлэг ороо явчлаа шүү дээ. Гэтэл бас нийгэмд олон асуудал, проблемууд бас араасаа ундран үргэлжилсээр байна. Монгол бол зөвхөн улс төрөөр амьдрдаг, амьсгалдаг орн биш юм. Ард нь маш олон нөхцөл байдлууд болдог. Ялангуяа одоо цаг агаарын энэ зүйл бол аль нэгэн нам эвслийн ямархуу одоо нөхцөл байдалтай байхаас үл хамааран болдог процедур юм а гэдгийг маш тийм хүчтэй хатуу тохиогоор өглөө шүү дээ. Баруун Тав аймагт одоо үндсэндээ 40 гаруй сум гэрэл цахилгаангүй боллоо. За 240 гаруй айл, за эхний ээлжинд 180 гаруй айлын гэр байшинг бол сэлбэт засах санхүүжилтийг шийдсэн гэж нэг аймагт гэхтэл бол үндсэндээ Увс аймагт гэхтэл бол бодит тохирол цаг үеийн одоо энэ гамшигт үзэгдлээс үүссэн хохирлын хэмжээг бол 1 тэрбум орчим төгрөгт хүрлэх гэсэн юм тоо ирж штэ. Ингээд олон асуудлууд бас араасаа яригдж байна. За гэхдээ шийдэгдэж байгаа зарим одоо юу гэдэг үр дүн үзэгдэж байгаа гэж хэлж болохоор үйл явдлууд бас өнөөдөр тохиож өнгөрч байна. За ялангуяа хөлийн баруун зүгт одоо иймэрхүү цаг агаарын гамшигт үзэгдэл болж байгаа бол за өмнө бүсэд бас хөлийн өмнөд хэсэгт нэлээд том проблем асуудлыг үүсгэж байсан нүүрсний зам дагсан процедур проблем бас шийдэгдэж байгаа гэсэн ийм мэдээллийг бас холбогдох төр засгийн байгууллагуудаас мэдээллийн хэрэгслүүдийг дамжуулж өгч байгаа шиг байна. За ямар ч байсан тэр уртын урт гэдэг юм уу? Тэр одоо ямар ч юм бэ? Уртын урт гэдэг юм. Тэр ирээсийг одоо нүүрсний замын ирээсийг тэрийг бол богинын болгож өөрчилсөн гэдэг ингэж тэгээд цагаан хатан дээр буулгаад сэлгэн ажилт хийгээд ингэ явдаг болж байгаа. Тэгээд нэг жолооч 14-5 хоног очилдог энэ асуудлыг бол бүрэн шийдсэн гэдэг ийм зүйл ярьж ин тэгсэн жолооч нар болвол өөрсдөө зөвхөн тэр очирлох асуудал чинь юу гэдэг тэр нүүрсний замд яваад жолооч нарын өмнө тулгамж байгаа нэг л проблем юм байна шүү дээ. Маш олон зүйл үүд юм байна жолооч нар. Өнөөдөр 161 компаниас 161 компани удирдлагуудаас энэ нүүрсний замд явж байгаа жолооч нар цалингаа нэмж өгөөч гэдэг шаардлагыг тавилаа. Тэгвэл Монголын баялаг хэмжээгүй урсаад байдаг ядаж тэрийг зөөж гаргаж байгаа тэрэгний жолоочтой өгдөг цалингийн хуулийнх нь хүрээнд өгч чаддаггүй юм асуудал яригдж байна. Тэгээ эзэн байхгүй, хяналт байхгүй, эрүүл мэндийн асуудал нь анхаарлаас гарчихсан. Дээрээс нь одоо хятадууд хүссэн хэмжээгээр хүссэн үедээ одоо хувьцаанд хайлуулдаг, үзлэг шинжилгээнд хамруулдаг нэртэй 9 зүйлийн зүйл хийдэг гэл ингээл олон асуудал яригдж байна. За олон зүйл байна. Урайгаа хэдэ ойлоо. За. Монгол комментэд нэгтгэе. За төрийн ордон бол өнөөдөр бас л одоо хөл ихтэй өнжиж явах шиг байна. Монголд одоо улс төрийн намууд одоо үйл ажиллагаа явуулдаг намууд 21 байд юм байна. Улс төрийн энэ 20 гаруй намаас үндсэндээ парламентод суудлага 14 намын дарга удирдлагууд өнөөдөр Монгол Улсын ерөнхий сайд хөрс сүхт бараалхаж уулзсан гэж байна. За улс төрийн намуудыг хүлээж авч уулзсан шалтгаан, зорилго, нөхцөл байдал нь болохоор юу гэхээр сүүлийн үед үүсэж байгаа энэ проблем процедурт бас ямархуу дүгнэлтийг өгж байгаа гэдэг ийм парламентод суудлага улс төрийн энэ парламентын гадна байгаа намуудынхаа байр суурийг бас сонсъё гэсэн бодолтой юм билээ. За ингээд бол эхний ээлжинд энэ 21 намаас төлөөлж ирсэн 14 намын дарга удирдлагууд бол 100% болвол бас энэ шинжилгээ өөрчлөлтийг бол дэмжиж байгаа гэсэн ийм байр суурийг илэрхийлээд гарлаа гэдэг ийм мэдээлэл байна. За энэ мэдээлэлтэй залгаад бас одоо нэг хоногийн дараа буюу маргааш хүрэг баригт одоо чуулганы нэгдсэн уралдаанаар засгийн газрыг огцруулах хэсэг тухайн асуудлыг авч хэлсэн гэдэг ийм тов яригдж байна. Гэхдээ зүгээр маргааштай бол арай багтахгүй байлгүй.
гэдэг зөв бидний л бодол байна шүү дээ. Нэг юм явдаг юм одоо зарчимд нь л өгж байгаа хандлага байхгүй юу? Тэгээ маргааш бол нөгөө санал дүгнэлт асуулт хариулт юм нь явах бах нөгөөдөр буюу баасан гарагийн магадгүй нэлээд шүн дөлөөр Монгол Улсын засгийн газрын хувь заяа шийдэгдэх ийм л нөхцөл байдал дээр ирэх шиг боллоо. Үндсэндээ 2 хоногийн дараа гэхэд одоо хүн болгон л нэг чимээ хүлээж байгаа сайн мэдээ дуулах юм уу, муу мэдээ дуулах юм уу мэдэхгүй юм. Өөр өөрсдөө аль талд нь одоо байр суурьтай байгаа аль нэгэн талдаа гарах ёстой юм байна. Нэг ийм зүйл өнөөдөр яригдсан. За бас одоо өнөөдөр бас энэ сошиал орчинд гол сенсац болоод байгаа нэг үг бол өнөөдрийн Монгол комментийн бас онцлог сэдэв болж яригдана. Энэ болохоор 3 хэсэгтэй шаа гэдэг үг байгаа. Шаа гэдэг үгэн дээр бол үндсэндээ сошиалын өнөөдөр 2 талцсан маргааныг явуулж өмжлөө шүү дээ. За зарим нь бол энэ цэвэрлэгэн толь дээр яг юу гэж тэмдэглэсэн байдгийг гэдэг үгийг авчирч ярьлаа. За төрийн түвшээд ер нь ийм үг төрийн ордонд хэлэх ёс зүй энэ зөв юм уу буруу юм уу гэдэг дээр дүгнж үзчихье. Ер нь хулгайчдад бол наа шаа гэдэг үг чинь баг гойдцсон штэ гэдэг нөгөөдлийг хамгаалсан байр суурь янз янзын хэлбэртэл ингэж явж энэ бол бас өнөөдөр сошиалын нийтийн онцлогсон мэдээлэл байлаа. За дээрэс нь ард түмэн гэж хин юм бэ гэдгийг асуусан төрийн түвшээ анх удаа гарч ирлээ. Энэ бол Улсын хурлын гишүүн Номтой баяр. Алдарт цагаан суврагын ховор металлын ордыг төрийн өмчөөс хувийн компанид шилжүүлсэн асуудлаар парламентын сэтгүүлч байр суурийг нь асуухад ард түмэн гэдэг чинь хин бэ юу гэсэн үг юм бэ гэдэг ийм одоо тайлж уншихад их хэцүү ийм хандлагаар сэтгүүлчд хандсан энэ хандлагаас өнөөдөр нэлээд өндөр авч байгаа сэдв болж байна. За зарим нэр бүхий засгийн газрын сайдууд энэ сүүлийн үед одоо энэ засгийн газрыг огцруулах асуудалдаа хит их тийм ус төржүүлсэн өнгө аястай мэдээлэл нийтлэлүүдийг нийтэд хүргэж байна. Тэгээ энэ нь бол зохион байгуулалттай зорилттой, зорилготой одоо бусдын алдар хүндэд халдаж байгаа ийм үйл явдал боллоо шүү. Энэгээр маш олон иргэд хохирлоо, маш олон бизнесийн байгууллагууд дампуурч татан буугдлаа. Үнэхээр хэрэг хийсэн нь одоо ингээд хуулийнхаа хүрээнд шалгагдаад ингээд явж байгаа нөхцөл байдал байна. Хамгийн том хохирогчт нь хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнууд буюу сэтгүүлчд боллоо шүү гэдэг ийм зүйлийг өнөөдөр төрийн ордонд ярьлаа. Өөрөөр хэлэх юм бол энэ зөрчлийн тухай хуулиар энэ жижиг дунд үйлдвэртэй холбоотой гарч ирсэн асуудлыг ярьсан хэлсэн маш олон сэтгүүлч хоёроос за зарим нь одоо өнөөдөр бол за нэг сайтын сэтгүүлч Тасмын сайтын сурвалжлагч Баярмаар лав 20 сая төгрөгийн торгуулийн бичиг гардаад авсан байж лээ. Тэгээ Монгол Улсын ерөнхийлөгчд аль бие усны ил захидал хийлгэсэн байсан. Тасмын сэтгүүлч Баярмаа гэдэг бүсгүй. Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангийн зээлтэй нэр холбогдсон байж болох тухай асуудлаар Монгол Улсын ерөнхийлөгчийн хамгийн газрын дарга Зандаа хүүгийн инх болттой холбоотой мэдээлэл ярьсан чи ивтер дээр инх бол даргын маргааш нөхсөн тайлбарыг хэлжсэн ээ. Яг энэ асуудлаар ингээд 20 сая төгрөгийн торгуулд унтсан байж байгаа. Энэ дэр бол бид мэдээлэл дамжуулчлаа. Өөр одоо юу гэдгийг тэр сайд юм уу тэр гишүүн жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас зээл авсан байлаа гэдэг тэр эхнэрийнхэн компани юм уу аавынхан компани авсан байлаа гэдэг бидэнд ирдэг 10 төгрөг байдгүй. Энэ сэтгүүлчдэд өөрт нь ашигтай юу ч байхгүй. Түр түмэнд үнэн зөв мэдээллийг хүргэх гэж ажиллаж байгаа маш олон сэтгүүлч ингээд өнөөдөр энэ зөрчлөө байлаад хуулийн байгууллагын хаалга татлаа. Маргааш татгал байх. Угаасаа татаад явж байна. Энийг яах юм бэ гэж дуугарж байгаа энэ сэтгүүлч хэвлэл мэдээллийн байгууллагын эрх ашгийг хөндөж ярьж байгаа хүн энэ төрлийн ордонд байхгүй. Яг асуудлыг ярихаар бол адилтай адил шүү дээ. Чи дүүгээ сулгаасан. Тэгвэл чи үн докторжуулахаас идэв үстэй. Чи тэгвэл концесс ийдсэн. Чи тэгвэл бонд идэв үстэй. Бүгдээ л хулгаас. Тэгээ одоо өнөөдөр нэг ард түмний өмч хөрөнгийг шааж гэдэг нэг ийм үгэн дээр имзэглсэн нэг баахан имзэг дэлбэн үдлийн тэнгэр. Одоо мань мэтийгал дэндүү нөгөө попорж ин гэдэг жинхэнэ өөрсдөө мэрэгжлийн төвшөнд попроо явж байгаа хандлага шүү дээ. За сайн муугаа эхлээд ярьж байгаа. Ингэсэн нөхдөө өнгөрөх өдөр нийслэлийн захирагчийн ажлын албанаас энэ Улаанбаатар хотод авцамын гулгаа үүсэж байгаа, халтаргаа гулгаа үүсэж байгаа нөхцөл байдал дээр 1 тонныг нь 61500 1 кг-ыг нь 61500 төгрөгийн үн бүхий давс бодис засаа хэлүүлэх юм бодис Оросын улбаны улсаас авахар болж гинэ 122 сая төгрөгөөр авахар болж гинэ гэдэг мэдээлэл бас мэдээллийн захим сайт дээр тавигдсан. За энэ мэдээлэлд нийслэлийн захирагчийн ажлын албанаас бол аль бие усны тайлбар мэдээллийг хүргүүлсэн байна. Улаанбаатар хотын автозам ашиглагдж байгаа давсыг 100% Увс аймаг, Ховд аймагаас татаж авчирж байгаа юм байна. Татаж авчирж байгаа юм байна. Тэн дээр чи бүр бодис гэсэн үг ч байгаагүй. Зүгээр давс гэсэн байсан тий. 1 кг давс 61500 төгрөг гэсэн байсан. iBook цэг юм гэдэг сайт дээр. За энэ дээр бол нийслэлийн захирагчийн ажлын албан аль биесний тайлбар өгсөн байна. 1 тонн давс бол 470 мянган төгрөг юм байна. 1 тонн буюу 1000 кг-ыг нь ийм үнэлгээтэйгээр авч хэрэгжилж байгаа. Дээрэс нь эн чинь хасах 70 градустай 70 хэмд одоо
хайлуулж одоо үүргээ гүйцэтгэх чадaltaй тэрийг бодисыг болохоор Оросын холбооны улсын бүр хойд муж усаас нь татаж авчирж байгаа гэсэн ийм тайлбар мэдээллийг мэдээ зэгмэн дээр өгсөн байлээ. За энийг би бас залруулад хэлье гэж бодсон. Нийслэлийн ерөнхий менежерийн Ган Төмөр гэд хүн байдаг. За энэ хүн өөрийнх нь Facebook хуудсан дээр бас оруулсан байлаа л дээ. 1 кг давсыг 250-аас 350 төгрөгөөр авдаг. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр явж байгаа ташаа мэдээлэл тайлбар өглөө гэд өөрөө ингээд тайлбар өгсөн. Ярилцлага нь ингээд гарцсан байлаа. Одоо миний компьютер данч дуун гарахгүй юм л да. Дуун байхгүй. За гэхдээ ямар ч гэсэн энэ ийшээ ороод үзчихэж болно. Энэ бас тиймгүй байжээ гэдгийг бас аль биесээр зас залруулж хэлж өгч байгаа. За асуудал нэлээд байна. Нүүрс тээврийн жолооч нарын цалин нэмхийг 161 компани удирдлагуудаас хүсэж байна. Монголын нүүрс тээвэр буюу үндсэндээ энэ харалтны зах зээл дээр энэ чи тийм ашигтай бизнес юм. 161 компани байна. 161 компани хэдэн мянган тээврийн хэрэгсэл байх вэ? Чи бодлоо. Зөвхөн нүүрс ачтсан цуваа 170 км үргэлжилж яах гэж бодлоо. Дундаа ямар ч завсаргүй эндээс дарах орж ирэх бодохгүй юу? Тэгэхээр энэ ямар ашигтай байх нь вэ? Тэгсэрнэ энийг зөөж байгаа тэрэгний жолооч авж байгаа цалин бүр амьдрал бүр хаанаач байхгүй ийм нөхцөл байдалтай байна. Тэгээ эрүүл мэндээрээ хохирдог, эд эрхтнэрээ хохирдог, тэг хөрөнгө мөнгөөрөө хохирдог. Хамгийн сүүлийн жишээ, тод жишээ энэ нөхдүүдийн нүүрсийг ачиж явж байгаад осол аваар дүрцсэн залуу 95% түлэгдэлтэй Улаанбаатар хотод ирээд энэ түлэгдлээ даахгүй амнасаа алдлаа шүү дээ. 3 хүүхэд өнчирж үлдлээ. Залуухан хань бэлэвсэрч хоцорлоо. Нөгөө компани бол таг байхгүй. Өнөөдөр ч гэсэн ингэж гомдол над дээр ирж байгаа юм. Ядаж нөгөө хүн чанар гэдэг юм байхгүй болсон. Энийг тэгэхээр компаниуд нь аль тэр нь тэгж нэмээд энэ ингэдэг гэдэг юм жишгийг ярихаасаа илүү зөв нийтээр нь төр оролцмоор юм бэл. Ард түмний баялаг зөөгдөж байгаа юм. Газрын хэвлийдэх баялаг төрийн өмч ард түмний мэдлэлд үе. Эзэмшил. Ард түмний өмч واخгүй. Гэдэг утгаараа төр оролцох ёстой юм байна гэдэг зүйл ярьж. Дээрээс нь бас нэг юм ноцтой асуудал яригдж байна. Энд бол ямар ч хяналталга. Хятадууд жолооч нараас их хэмжээний цус авсан ийм мэдээлэл яригдж байна одоо. Тэгээ энэ сэтгэлээр бас орж ирж ирсэн. Манайх руу энэ өдөр мэдээлэл хөтөлбөрөж гисэн уццсан. Хэдийн цаана гараад ямар нэг эмч хөндлөнгийн хяналт байхгүйгээр шууд цус аваад байгаа гэж байгаа. Гэхдээ эхлээ шинжилгээ авъя гэсэн юм байлээ шүү дээ. Одоо энэ Зиндамен дээр болохоор ингэж бичсэн байгаа байхгүй. 3 хоногийн өмнө буюу 11-р сарын 18-ны өдөр Гашуус хот бомбоор 20 машин нэвтэрсэн гэх ба эдгээр машины жолооч нарыг бүгд найрамд Хятадаар дулсын талын албаны хүн нэг өрөөнд орохыг хүссэн гэж. Хориулан нэг өрөөнд оруулсан. Тэгээ улмаар жолооч нарын даралтыг үзсний дараа зүү тариур гаргаж ирэн их хэмжээний цус авсан гэж. Их хэмжээний цус. Энэ шинжилгээд авдаг цус биш. Энэ палан малаанаас солиож явуул зүгээр ах юм. За зарим их сурвалжийн мэдээлж байгаагаар цус авсан хүмүүс нь эмнэлгийн ажилтан байгаагүй гэх ба ямар зорилгоор авчих байгааг тайлбарлаагүй гэж. Түүнчлэн жолооч нараас авсан цус нь эмнэлгийн шинжилгээнд өгдөг цуснаас их хэмжээтэй байсан бөгөөд тухайн үед орчуулагч хэлмэрч байгаагүй учраас ямар шалтгаанаар цус авсан талаар жолооч нар ямар ч мэдээлэлгүй байна. Ийм ноцтой асуудал болж байгаа юм. Үнэхээр эзэнгүүтлээ. Энэ би одоо энэ төрийн түвшээдэд бүр албан ёсоор хандаад гуйж байна. Одоо нэгэн ч гэсэн сонсч яадаг бол энэ төр төмнийхөө төлөө явал да ажиллаа да. Та нарыг итгээ сонгоцсон байхгүй юу бид? Саналаа өгөөд явсан шүү дээ. 20 жолоочийг нэг өрөөнд хийж хагаад хэллээ шүү дээ. Онц их хэмжээний цус авдаг. Монгол жолооч нараас энэ хятадгүй яах гэж цус авч байгаа юм? Бүгдийг ингээд бичсэн байж шүү дээ. Эмнэлгийн ажилтан байгаагүй ч тэр цус авсан хүн. Ямар зорилгоор авч байгаагаа тайлбарлаагүй гэж. Жолооч нараас авсан цус нь эмнэлгийн шинжилгээнд өгдөг цуснаас их хэмжээтэй байсан бөгөөд тухайн үед орчуулагч хэлмэрч байгаагүй. Энэ ч амар болж шүү дээ одоо. Орчуулагчгүй хэлмэрчгүй юу юугүй оруулаад хориулангийн хашиж оруулж ирсэн зүгээр шиприц гаргаж ирээд цусын сороо авчдаг. Яах гэж байгаа юм? Бүүмэд. Юунд ашиглах гэж байгаа юм? Бүүмэд. Хин тийм шийдвэр гаргасан юм? Мэдэхгүй. Манайхан зөвшөөрсөн юм? Мэдэхгүй. Ингиж муухай эзэнгүүдэж ингиж муухай доошоо орно гэдэг нэр даач бид уг нь баялгаа зөөж авчиж өгж байгаа юм шүү дээ. Одоо нэг л их л юм л олж ийн гэж бодоод байгаа. Дэлхийн зах зээл дээр жишээ нь Хятадаас авдаг, Хятадын Австралиас авдаг нүрс, Монголоос авдаг нүрс хоёрын хооронд үнийн зур нь баг 2 дахин байж шээ. Коксчих чанар нь баг адилхан төвшөнд байж шээ. Багахан үнээр л ингээд яг үнэн өсч л байгаа юм. Үнэлгээ нь өсч л байгаа юм. Тэгэхээр багахан мөнгөөр байдгаа барьж авчиж өгөөд л ингээд бүгд найрамд Хятадаар дулсын хөгжилд л хоёргүй сэтгэлээр зүтгээд байдаг. Тэгээд энэ гаруудын гаргаж байгаа хандлага нь энэ л байна шүү дээ.
За сэтгэлдээ дуулгаж лөө дөө. За ингэж өнөө концерт яриач гэсэн байна. За ашиг бол амар ол гэж байна. 60 тэрбумын аархал үзээч гэсэн байна. За тэгээ холбоо саягийг нь явуулсан байлээ. Энэ бүрэн бичлэгийг нь үзүүлэх боломж байхгүй. Тийм учраас энд оруулж ирсэн холбоо саягаар нь та бүхэн бас ороод үзэж болно шүү. Монгол улс бүрэн дампуурсан байна. Төрч шалга хуульч байсан биелүүлдэг төрөхийн алгаа 60 тэрбумын аархал үзсэн үү хоёроо л гэсэн байна. Нөгөө Виферон юу болсон юм бэ? Эрүүл мэндийн сайд яам нэг байр суурьтай, за нөгөө хувийн хвшлэнийг байр суурьтай. Тэгээ одоо энэ дунд 60 тэрэг. За энэ яг энэ асуудлаар манай сэтгүүлч одоо эрүүл мэндийн сайдтай уулзах гад ерөөсөө уулзах чадахгүй. Ерөөсөө энэ тал дээр тайлбар өгөхгүй гэдэг ингээд юу яасан бэ? Вифероны асуудал дээр Оросын улбаны усаас яг үйлдвэрлэгчдийнх нь төлөөлөгчд ирсэн байгаа юм байна Монголд. Одоо нөгөө мэдээллийн нөгөө орчуулга бэлдэж байгаа юм шиг би бас хүлээж л байгаа юм. Энэ асуудалтаа цэг атгаа иргэд төөрөлтчлөө нөөцлөд авцсан иргэд яхаа мэдхээ байжлаа. Хөрөгчөндөө 2-3-аар хадгалсан айлууд байж шít. Тэг ингээд эндээ ингээд цэг атгаа гэх ингээд бүх зүйлийг нь үнэлтэд нотлоход би маш олон өдөр ярьсан. Маш олон удаа ярьсан. Тэгээ ямар ч байсан нэг Оросын төлийнх нь ирсэн байлээ тэгээ нэг дүгнэлт юм а хэлэх байлгүй. За сэтгэлүүд ирж байна. Ирээн гарахад 13-ны ихээ аваад байгаа гайхаад байгаамаа л гэсэн байна. За энэ бол бүгд найрд хятад ард улсын альж хил гайлаар орсон. Яг ингэдэг болчихсон. Зөвхөн монголчуудаас аваад байгаа юм биш. Энд орж ирж байгаа бүх гадны хүмүүсээс ийм зүйл авдаг болчихсон байлээ. Тэр олон улсын энэс конкурсны буудлын энэ төрөө ч ийм юм хийдэг болсон байлээ. За Leadership ресторан ажилчдын хагас сарын цалин 150 мянган төгрөг өгөх юм аа. Энэ арай хитрхи хүний хүч хөдөлмөр шулж байна л гэсэн байна. Энийг баримттай бол энэ одоо алтаа энэ л гарсан юм. Энд ч дуг нь мундаг PR-та мундаг л сүлжээ нэвтрээд байгаа гэдэг байгаа шүү дээ. Увс аймагт 1 кг давс 50 төгрөгөө, эмээл зах дээр 250 төгрөгөө. Ийм байхад яагаад гаднаас тийм үнэтэй бодис авдаг юм бэ? Энэ Монголд эзэн байна уу гэсэн байна. Төрийн түвшинд их орон ард түмнийхээ төлөө юм хийж чадахгүй бол эхнэрүүд нь хөдөлж чадахгүй байна уу? Зэдэн бол Филатова бол Монголын хүүхдийн төлөө их л юм хийсэ. Одоо л гэхэд тэр хүний хийж үлдээсэн хүүхдийн эмнэлэг сургууль цэцэрлэг гээд монголчуудын хүүхдүүдэд ач тусаа өгөөд явж байна. Төрийн түвшинд ихнэрүүд бодч л үзмээр юм даа л гэсэн байна. За даварсан хятадууд вэ эзэнгүү төр хайрын хүмүүс гэсэн байна. Үүнийг илрүүлэх хэрэгтэй. Гошоко суухасаа л хулгайлах, төрийн өмч идэх, лойрдох тухай сонсож өссөн хүүхдүүдэд хулгайчлуулж саяхан нэг чи пост үзсэн үү? Ангийн даргуулахын тулд ангийнхаа хүүхдүүдэд 1000 төгрөг таасан. Тийм. Тэр чинь жоохон хүүхдүүд л ш. 5 илүү 3 дахь ангийн дараа болохын тулд ангийнхаа хүүхдүүдэд 1000 төгрөг тараасан гэсэн. Бид нар тийм л юм сургаж байна л да. Монгол Ардын намын гишүүн ундрмаа ёс бус үйлдэл зогсоон уу би зөвхөрж байна гэд. За Дорноговь аймгийн замын үд 155 дугаар байраа улсад хүлээлгэж өгөөд оршин суугчтай Капитал банкны зээлээр оруулаач ээ. Ор дэргүй баталгаагүй орон сууцнд чинь нийт оршин суугч сар бүр ихний төлөлтөө айл өрхөөр биш албан газрын ханшаар төсөөр зөвхөрч туйлдж байна. За энэ асуудлаа зэгцэлж өгөөч л гэсэн байна. Үхэр Монгол юмдаа цусын авч явахад өгчл суудаг гэсэн байна. Тэр ч одоо хүний нутагт ороод ирсэн тохиолдол одоо нэг усын уул ёсын даг гэдэг шиг одоо тэнд өмөрч хамгаалах Монголын хууль байхгүй шүү дээ. Яг л адилхан шүү дээ. Урдаас орж ирсэн 20 хожааг нэг өрөөнд бөөгнүүлж оруулаад цус авъя гээл загнаал авна үстэй бид нэр. За 60 стэйжин ор гээл хөөж оруулаад яг л ямар ч ялгаа байхгүй шүү дээ. 60 тэрбумын хэргийг эвлүүлэх гэсэн хүмүүс одоо хариуцлага хүлээ. Монгол улсын төлөө бас за бүгсдөлж болохгүй л гэсэн байна. 60 тэрбумын инх бол докцроол гэсэн юм сэтгэл иржээ. За нийслэлийн иргэдийн өвлөн утаа зун нь автобусны утаа утаж байна. Батуулд автобусны утааг зогсоогүй, замын ус зайлуулах хоолоо хийгээгүй, 4 замын уулзар хороолол доторх замыг засаагүй, эсвэлтлэр огсрох ёстой. За энэ хүн чинь удахгүй 12 сарын 10 гэхэд огцорё гэдээ өргөлөө өгсөн. Ямар ч гэсэн төсвөө батлуулаад тэгээд тэрний дараа би огцорчёо л гэдэг юм. Тэр дайны юм байх байлгүй дээ. Буруу зүгийг ямар бид шүүж байгаа ш. За, өнөөдөр бас нэг юм сонирхолтой мэдээлэл явуулаа штэ. Монголын элчин сайтыг Шведийн вант улсаас нин дарга гарахыг шаардсан гэд ийм мэдээлэл бас явлаа. 24 цагийн сайт дээр гарсан гадаад хэргийн сайт бас аль биесны тайлбар байр суурийг илэрхийлэх шиг боллоо. 24 цагийн дээр юу гэж бичсэн гэхээр зэрэг Монголын элчин сайтыг Шведийн вант улсад бол бичиг баримт хуурамч буюу хуулийн хүрээлэлд бэлтгээгүй арга гэрийнхнийгаа аяллаа визээр Шведийн вант улсыг хил нэвтрүүлсэн гэдэг үндслээр манай нутгаас нин дарга буюу 14 хоногийн хугацаанд Шведийн вант улсыг орхин гарна гэсэн ийм мэдээлэл хүргүүлсэн мэдээ явлаа. Тэгээ огт үгүй юм болов энэ ч арай гүйлгүй гэдэг гисэн мэдээллийн сайтуудаар бичиж байгаа зүйлсийг бас салбарын сайт бол бас баталгаажуудаа хэлчих шиг боллоо шүү дээ. Иймэрхүү зүйл болсон гэж байна. Тэгээ дипломатын ёс суртамжлалт энэ чинь уг нь бол Монгол улсад бас яг энэ чиглэлээр 20-30 жил ажилласан хүн билээ шүү дээ. Улсад 30 гаруй жил яг энэ чиглэлээр мэргэшээд ажилласан хүн яагаад ийм алдаа гаргасан юм? Уг нь яг Шведийн вант улс чинь уг нь ингэ сайхан сууж байсан шүү дээ.
Мэд сайхан инх сайхан гэж их хурлын гишүүнээс. Инх сайхныг эргүүлэн татахтаа оронд нь энэ хүнээс дордуулахгүй хүнийг л явуулна шүү гэдэг ингээд судалж үзээл хамгийн боломжтой хүн гэж томилсон хүн юм билээ шүү дээ. Одоо өнөөдөр ингээд энэ хөөгдөж байгаа хүн. Тэгээ инх цэцэг бол 14 хоногийн дотор Шведийн ван тусыг орхих ийм шийдвэр авчихсан байгаа гэж. Шведийн талаас нь хөөж байгаа юм Монголын тал эргүүлэх. Шведийн талаас манай улсын хил гайдыг нэвтрэхтэй арга гэрийнхаа буюу албаны бус улсуудынхаа бичиг баримтыг Шведийн тэр дипломатын хуулинд нийцүүлэхгүйгээр бүрдүүлсэн гэдэг зүйл яригд. Одоо надад байгаа мэдээлэл дээр болохоор юу гэж нэхэр инх цэцэхгүй тэр элчингээр томилогдохдоо арга гэрийнхнийгаа болохоор аяллаа визээр л аваарсан юм байна л. Одоо онц бөгөөд бүрэн эрэхтэй элчин сайд томилогдож байгаа шүү дээ. Тэгээ ийм элементарны алдаа гаргаагүй л баймарын зүгээр бодоход төрд энэ салбарт 30 жил ажилласан хүн гэдэг ямар юм байсныг би бас нарийн ширээ мэдэхгүй. Сайд нь хэлж чадахгүй би яаж доголдоод байна уу? Энэ харин нэг юм байна. Гадаад харилцаанд бол асуудал байна шүү дээ. Яг гадаад харилцаагаараа чиглэгдсэн мэргэжлийн дипломатчдыг томилохгүй нөгөө нэг ээлж ямарт гэж яригадаад байна шүү дээ. Баяр энэ тэр өдөр чинь явсан шүү дээ. Одоо ч гэсэн яг ийм болоод. Одоо ч гэсэн юм яригдж шүү дээ. Наадуулаасаа тэрийг ингээд тийшээ явуулаад зүгээр хэсэг амьдрал үзүүлээч энэ тэр. Элчингээр томлоо явуулчихаа энэ тэр гэдэг. Одоо өөрөөр хэлэх юм бол нэг Монгол нэг салий гэсэн хүнээсээ баг нэг ингэж салдаг нэг ийм юм шиг. Эсвэл нэг зарим нэг одоо эсэргүүг дарахдаг газар юм шиг ийм хандлага ойлголт төрөө явчихлаа шүү дээ. Тэр төр эцэнгүү л байна л дээ ер нь. Энд чинь нөгөө талаараа тэрийг л харуулж штэ. Улсын тусгаар улсын бодлого гэдэг юм чи өөрөө хямдхан сулал байгааг л харуулдаг л байна штэ. Энэ хараа. Монгол улс амийн оролтоороо дэлхийд 3-т орлоо. Үнэмлэхгүй агс амийн оролтоороо. Бид Аз твдээ 9-өөс өнгөрсөн жил. Одоо твдээ ярихгүй улс. Дэлхийд 3-т ороод ирсэн. Тэгээ хамгийн амар нь юу гэсэн чинь нийт амийн оролцсон иргэдийн 84% нь эрчүүд боллоо одоо. Шал эсрэгээрээ солигдсон. Хуучин охид эмэгтэйчүүд амиа оролдог байсан бол одоо амиа орсон нийт иргэдийн 84% нь эрчүүд, энэний 70 гаруй хувийг 29-оос доош насны залуучууд эдэлдэг болчихлоо. Үндэсний дархлаа гэж юм байхгүй боллоо шүү дээ бид нар. Өөх авахын тухай нэг хэрүүлээс хаашахгүй нэг юм улс төрийнхөө одоо нэг тоогон доторх зодооноосоо гарч амжихгүй байж л ингээд залуучууд дуусах. Дэлхийд 3-т орж штэ. Бид ч хідүүлээ юм бэ. Хідүүлээгээс амиа оролтоор дэлхийд 3-т ордог. Муу болгоны магнат гарлаа. Бас л нэрээ бодмоор юм их олон байх юм аа. За, өнөөдөр улс төрийн хүрээнд өрөөсөн мэдээлэлтэй нэг талд гаргачих. За, Icon цэгийн сайт улсын хурлд судалгаа улс төрийн 14 нам хөрсөхийг дэмжиж ажиллагаа илэрхийлдэг гэсэн мэдээллийг нийт хүргэлээ. Тэгээ Монгол Улсын ерөнхий сайд өнөөдөр улс төрийн парламентод судалгаа намуудын төлөөллийг хүлээж авч уулзсан гэж байна. Тэгээс шүүхэд бүртгэлтэй улсын дээд шүүхэд бүртгэлтэй 21 нам сүүлийн үед нийгэм улс төр дүүсээд байгаа нөхцөл байдлын талаар хэлэлцээд 14 нь одоогийн засгийн газар болоод ерөнхий сайд хөрсөхийг дэмжгээ илэрхийлсэн. За, их цэвэрлэгийг бол дэмжиж гин гэсэн байр суурийг илэрхийлсэн гэдэг мэдээлэл Icon цэгийн дээр байна. За, үүний араас одоо өнөөдрийн тренд болоод байгаа үг байгаа юм. Би үзэгчдэд бас сонсох чиг гэж бодож байгаа. Ийм л зүйлийг ярилцлаа л та. Тэгээд одоо шаа гэдэг үгэн дээр өнөөдөр төвлөрсөн юм. За, интернетийн хурд жоох юм байгаамаа. Явах нь. Энэ үгэн жоохон 47 секундын бичлэг байгаад байгаа. Жохоо урах шашин гүйлгэдэ. За, тэгэхээр бүр за. Нефтийн өдрийн бизнес гэдэг нөхцөл нефтийн үйлчлэг ногоолчих гэдэг. Содолжээ. Амар нефтийн өмнөд өсөж байгаа хүмүүс хаана шүү гэдэг компани. Атомын өмчийг шааж байгаа хүмүүс хаана шүү гэж хүмүүс. Насаараа таана бензиний жижиглэнгийн амжилсан байдсан юм шүү. За, энийг гүйцэд сонсогч хэрэг байхгүй л ер нь өчигдөр бүхэл хэвлэл мэдээллийн хэрэгслэр гарсан. Гол үг нь тэр л дээ. Ард түмний өмчийг шааж байгаа хүмүүс бол та нар шүү л гэлцсэн. Энэ нефтийн бизнестэй ардаа нефтийн импортлох чиглэлийн байгууллагата энэ их хурлын гишүүдэд хаягилж хэлсэн. Тэгтээ нэр зохиод улсын хурлын гишүүн содлог тандсан. Ард түмний өмчийг шааж байгаа хүмүүс бол та нар шүү. Нефт боловсруулах үйлдвэрийг битгий зогсоож чадвараа гэж. За, ингээд энэ үгнээс бол өнөөдрийн сенсац үсэж байгаа. Тэгээ бүр өчлөө юм явснаас би энэ цэвлийн төлөөс шаах гэдэг үгний утгын тайлбарыг гаргаж ирсэн. Тэгээ сошиалаар явж байгаа. Шаах гэдэг үгийн тайлбар муу муухай зүйл байхгүй. Өөр утгаар ойлгодог маниак хүмүүс байдаг юм аа гэдэг ингээд.
Шааж орох гэхээр үзүүртээ урт нарийн зүйл хатуу гадаргууд нэвтрэх, гадас шаах, гадас нэвтэр оруулахаар зохих, хадаас шаах, хадаас нэвтрүүлж оруулахаар зохих, хутаг шаах, шаасан гадас шиг, бүргэд шаах, толгоогоо шаах гэхэд ингээд ийм маш олон салаа утгатай юм байна л. Ямар ч хэлбэрт ашиглаж болдог. Гэхдээ энэ бол тийм одоо яригадаад байгаа шиг тийм муухай үг бишээ гэдэг ийм байр суурийг бас энэ сошиалны одоо манай идэвхтэн бичигчд маань биччихэл. За нөгөө талд нь юу гэж ирэхээр зэрэг ийм хулгайчуудад одоо нефтийн жижиглэнгийн бизнесээр төдийгөөс үдийн хүртэл төр ард түмнээ бойкотлж баяжсан хулгайчуудад энээс гоё үгийг юу хэлэх байсан бэ гэдэг хандлага бас нөгөө талд нь яригч. Би айл талдаа мэдээллийг тэнцвүүд болгож байна. Бүр ингэж ярих юм бол төрийн өндөр албан тушаалтнууд энэ үгийг хэлж болохгүй гэсэн хууль байхгүй. Тэр үтгийг Монгол улсын ерөнхийлөгч хүртэл ерөнхийлөгчөөр ажиллаж исэн хүн хүртэл иймэрхүү байдлаар сошиал байр суурь илэрхийлж болд юм байна гэдэг бас ийм зүйлийг гаргаж ирлээ. Энэ. За, Элбэг Дорж ерөнхийлөгч асан Элбэг Доржийн Twitter хаягн дээр тамийн тогоондоо халалцаад байдаг. Хаалга гаргах тухай хинч ярихгүй. Алдаа гарлаа, сургамж авлаа, сургамжаа хууль суулгах, албан тушаалтанд хариуцлага тооцох тухай бие даасан хууль төрийн сургамж хуулиар илэрдэг. Гэт гисэн доор нэг дагагч нь асууж ял та. Та чинь уг нь хонгол гаргасан тэ ахаа гэсэн чинь хариулт өгч. Атсных нь хонгол. Хулгай хийгээд баригдахаараа эсвэл хуулийнхан өөрийнх нь талаар ажиллахгүй болохоор тэгж улилддаг юм. Хий юм хардаг болсон бол эмч рүү гимтэй гимгүүгээ ялгахгүй бол шүүх рүү гэсэн. Тэгэд ямар нюансанд ашиглаж гинүү гэдгээсээ хамаарат ийм үгнүүдийг хинэн ч хилдэг болсон гэдэг ийм зүйлийг батлах гэж орлоо. Сошиалын өнөөдөр. Ерөнхий сайд ард түмний өмчийг шааж байгаа гэж хэлсэн. Ерөнхийлөгч асан хүн бол гацных нь хонгол гэсэн. Ингээд энэ бол дүндээ дүү юм аа. Танайд ч байна, манайд ч байна гэдэг ийм зүйлээр энэ өнөөдрийн юм яригдсан. Тэгээ юу гэж хэлэх гээд энэ хэр зэрэг ерөөсөө нэг ийм л боллоо штэ. Сошиал нийгмийн хандлага, олон нийтийн сэтгэл зүй ерөөсөө ийм болгочлоо штэ. Энэ улс төр гэж юм чинь. Хиндэж хэрэггүй, юундэж хүртээлгүй, новшийн нэг ийм шалахгүй нэг жижигхэн сэдвэр маш том асуудлыг дарддаг нэг ийм технологиг л суралцчихлаа штэ. Энэ үг хин тамаатай юм. Хин хилдэггүй ийм үгийг. Ийм үгийг хэлээгүй хин байдгийг. За төрийн өндөр хариуцлагатай албан тушаалтны ёс зүй гэж байд юм байж. Тэгвэл эдцэн нь ямар ёс зүйтэй? Үнэхээр нефт боловсруулах үйлдвэрийг зогсоох гэж байгаа бол тэр хүн ямар ёс зүйтэй? Гээд ингээд засгийн тэргүүнийг чинь дэмжих байр суурь ингээд давмгаалах олон асуудал. Би мэдээллийг тэнцвэртэй л хүргэж байгаа. Гэтэл эн чинь бас өөрөө бас хэр цэвэрхэн хүн байна гэдэг асуудал бас гарч ирсэн. 90 нүүсээр мэдээлэл тавьчихсан. Хөрсөхийн олноос нууцлсан амралтын газартаа танилцгээд ийм материал гарч ирсэн. Үнэн мөнийг хууль хяналтын байгууллага тайлбарлаж таниулах байлгүй. Ард иргэд бол бас дотроо үнэлт үнэлтийг өгсөн байгаа байлгүй. Арга байхгүй баримт бол бас байна. Гэхдээ энийг буруу юм энэ юм а зөв нь энэ юм а гэдгийг шүүн тунгаах эрх бол зөвхөн тэр хуулийн байгууллагт байгаа. Иргэд 0.7 га газар авч чадахгүй байхад ерөнхий сайд хүрсэх хідэн гагаар хашаалж баяжуудад зориулсан уушин газар байгуулж гэсэн мессеж өнгөрсөн амралтын өдрүүдэд сошиалоор тарлаа. Энэ мэдээллийг нэгтэлж ажилласаар Монгол улсад тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль байдаг ч эрх мэдэлтнүүд яг жидүү шиг өөрсдөө тааруулан хууль гаргаж тусгай хэрэгцээд газрыг цөлмөж дуусгаар улаарч байдгийг өөрсдийн нүдээр харсан гэж болно гэдэг. За тэр харсан зүйл нэ. Тэнгэд нэг юм итгэл имтрэх юм бас байна л та. Энэ Монгол улсын байгаль орчин ногоон хөгжил аялал жуулчлалын яам, улсын тусгай хамгаалалтын нутаг дэвсгэрийн газар ашиглах гэрчилгээгээд энэ Оохэ 68 тэг 6 14 59 гэсэн ийм гэрчлэлтэй тоот гэрчлэгээтэй иргэн хөрс өгч 5 жилийн хугацаагаар олгосон байна. Байгаль орчин ногоон хөгжил аялал жуулчлалын яамны тусгай хамгаалтын нутгийн удирдлагын газрын дарга Батсансар гээд 15 оны 8 сарын 6-ны өдөр гэж. Зүгээр ерөнхий сайд мэд болоогүй л байж. 15 он чи юу лээ? Ажлаа өгсөн байсан. Ажлаа өгсөн байсан л да тий. Улсын хурлын гишүүнээсээ татгалцсан байсан шүү дээ. Татгалцааж. Ингээд ухаан ингээд юм гардаг л байна л. Энэ мэдээлэл 90 нүүсээр бүрэх дэлгэрэнгүй байна л. Тэгээд одоо ч ардаа юмгүй хүн чиж байхгүй болсон юм шүү. Зүгээр аль нь үндэсний эрх ашиг руу төгсөж байгаа юм бэ гэдэг төлөвлөлт өгөх юм. Зүгээр бүр яваа сургалжилсан байлээ 90 нүүсийнхэн. Тэр газар дээр нь очиод ингээд ямар хуу зүйл байгуулагдсныг нь үзүүлээд дасаргаал юм байлээ л тингээр. За жидүүтэй холбоотой юм байна уу?
жидүүтэй холбоотой тэгээд өөр асуудал бол за өнөөдөр жидүүтэй холбоотой нэг асуудал бол энэ зандан шатар сайдын энэ мэдээлэл байсан. За. Хууль хяналтын байгууллагад хандууч гүтгэлтгийг шалгуулна гэдэг. Би өнгөрөх өдөр бас ингээд сайдууд хэмлээ нөгөө сайд. Юуны сайд? Сүүлд нөгөө 8 сайд нэмэгдэх чинь 2 сайд нэмэгдсэн шүү дээ нөгөө Бадилхан гэж. Бадилхан сайд. Бадилхан сайд зандан шатар сайд хоёрын мэдгэлийг хүчтэй дуулгах гэсэн. Гинт нэр нь алгуулцдаг юм шүү дээ. Тэгээд энэ инээдэн биш ханиад болж л да. Энэ жидүү сүултээ бас юу болов гэдэг зүйл чинь их утгаалтж штэ. Амьдрал үргэлжлэн штэ. Нардын засаг буусан ч вэ? Их хурлын дарга буусан ч вэ? Энэ төр иргсэн ч вэ? 19 он болон 20 он болно. Амьдрал цаашаа үргэлжлэнэ. Тэгээ бас зарим нэг нөхдүүд, зарим нэг нөхцөл байдалд бие биенийхээ ар амьдралыг нь, авгаа хүүхдийг нь, аав ээжийг нь бас бодож юм л дээ. Одоо үндэслэлтэй бол түмэн зүйлээр зөвтгөх шалтгаан байхгүй. Худлааг бол бас ингэж хүн дээр явж наач нялзаач болохгүй. Тэгээ энэ юу гэхээр зэрэг засаг унгаах технологич үндсэндээ бараг одоо яг яаж ирэхээр пүүжи ингэж штэ. Улс төр бол яг илүү тийм супер одоо юу гэдэг нөгөө нэг юм технологийн хувьд бол тийм өсрөнгүү төвшөнд гарч эхэлж штэ. Яг одоо нөгөө супер улс төр хийгдэж эхэлж штэ. Засгийг муухай харагдуулахын тулд яах вэ? Энийг огцруулахын тулд альталтаа ажиллуул дээр байна. Их хурлыг муухай харагдуулахын тулд яах вэ? Энийг инкултын практик болгож авахын тулд хинээр нь оролдуулд яах нь гэдэг энэ бүх технологиудаа одоо дийлгэж эхэлж байна. Одоо ерөөс яг нууц хөзрүүд дийлгэж эхэлж байна. За засгийг муухай харагдуулахын тулд бол ганцхан хүнийг нүдчгэл болж байна. Энэ бол зандан шатар. Энэ хэрэглэхийн дарга яг одоо галт тогооны хайч урьсан манаач. Хэрэглэхийн даргыг л жидүүтэй холбоод наачих юм бол болно гэдэг энэ технологи байна. Тэг өчигдөр бүр нэлээд бухимдсан байл. Тэгэд өнөөдөр тгсэн чинь өчигдөр ингээд тайлбар хийсэн. Намайг ингээд гүтгсэн би хуулийн байгууллагад хандна гэдэг. Тэгсэн чинь өнөөдөр яасан гэсэн чинь нөгөө жидүүтэй очиж холбогдсон компани судалж үзсэн юм байл да. Энд би ямар компанитай холбогдсон. Нөгөөдгөө тасарсан компани байна гинэ. Мод үржүүлгийн ингээд амар компани байна гэсэн. Тэгсэн чинь одоо буцаад нөгөө зандан шатар сайд маань баг баярлж эхэлж байгаа шүү дээ. Би ч бас гайгүй юмтай холбогдсон юм ингээд бусад гişүүлтэй тим юм яриа явж. Жижиг дунд үйлдвэрлэлийн зээл авсан юм шиг улсын хурл засгийн газрын нэр хөгшөөгийн нэр төр халдсан гүтгэх мэдээллийг 2018 оны 11-р сарын 24-ний өдрөөс эхлэн Facebook захин орчинд зохион байгуулалтаар тараасаа. Миний бие бол надтай хамааралтай хувь хүн, аж ахуй нэгж, пүүс компани, жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас зээл хамаарч зээл аваагүй нөлөөлөөгүй тул улс төрийн зорилгоор зориулбал тараахгүй гүтгэхийг яалтаа шалгаж хариу мэдгэхийг хүсэйг би улсын эрхийн прокурорын газар хууль хэлтийн байгууллагууд өнөө өглөө ажилд цуглахад дэмжих өгсөө. За ингээд бичгээ болгоцсон. Энэ жидүүгийн хэргийг би юу яагаад ингээд салахгүй тойроод яриад байдгийг гэхээр энэ бол одоо юу гэдэг нэг талдаа маш их сайн зүйл боллоо шүү дээ. Өстө нөгөө хонь ургаа ялгахад амархан боллоо гэдэг шиг хинбэ гэдгийг танихад бол их айтайхан болчихлоо шүү дээ. Асуудал хүн ингээд хэлчих хэрэгтэй шүү дээ. Миний хамааралгүй компани бол ямар ч этгээдүүд бол энэ компанид ямар ч хамааралгүй гэдгийг хэлчихсэн. Жидүүтэй холбоотой бас ерөнхий сайд хэлсэн шүү дээ. За би улс төр танхим дотор байгаа хүмүүстэй үнэхээр хууль хяналтын байгууллагаар шалгаад гараад ирэх юм бол шалгагдаад гарч ирээд зориулт бусаар хууль бусаар ингээ авсан хэрэгэлсэн зүйл байх юм бол хариуцлага тооцъё. Нам дотроо би удахгүй тооцно гэдэг юм зүйл ярьж байгаа. Тэгээ хоёулаа сая бас нэг амралтын өдрүүдээр нэг аж ахуй нэгжийн 15 жилийн өдөр өргөдөж очлоо. Тэгээд нөгөө аж ахуй нэгжийн хүн хэлж байна л да. Жижиг дунд үйлдвэрлэлээс ингээ зээл аваа манайх ингээ. Тэгээд жижиг дунд үйлдвэрлэл гэж ярингууд сэртгэхээс явж байгаа юм чи. Энд ч одоо ямар компани л гэл юун дээр муухай хардлагатай тий. За чи одоо за энэ ч одоо хин гişүүний хамаарал байх уу гэдэг. Ёстой мөнчгнөрөө бас авцсан юм байна. Мөнчгнөрөө явж байгаа ур ундрахын компанийн 15 жил дээл уралж байгаа хүмүүс л тий. Тэгээ яг нөгөө нэг тэрүүгээр аваад явсан. За энэ ч надад үзүүлэх байгаа мэдээж юу гэхээр нөгөө намынхантай хариуцлага тооцох байгаа асуудал байна. За гэтэл өглөө цэгмэн дээр гарснаар бол Монгол Ардын намын нарийн бичгийн дарга Бат их залуу энэ өдөр зөвлөлийн хуралд бас байт юм бэл. Яг над зандан шатар сайдах шиг би тэр жижиг дундаас ч аваагүй гэдгийг бас хэлж байна.
Тэгээ ямар юу болоо явчихваа энэ жидүүчин сүйд. ямар материалыг өгж гинэ гэхэлэр зэрэг ингэж байгаа. За Батих гэдэг энэ хүн элтэд гүжирсэн мэдээллийг уншсан. Би жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас мөнгө зээлээгүй. Мөн тэрхүү худал мэдээнд дурдгдсан мөнгөн дайван болон Монгол дайван компанид хамааралгүй гэдгийг хэлж баримтуудыг дөнгөж сая авлаа хэмээн үзүүлсэн гэдэг. За ингээд үзүүлж байгаа юм. Бүртгэлийн ерхий газрын улсын бүртгэлийн архивын газарт саруулд гэдэг. За ингээд мэжид орж мэдээлэл хүсэх тухай санал тусагч Монгол дайван, мөнгөн дайван компаниудыг улсын бүртгэлийн лавлагыг хавсралтаар хүргүүлвэ гэдэг. За энэ чинь ингээд улсын бүртгэлийн дугаар за эзэмшигчдийн нэр энэ байгаа юм байл л. Тэгэхдээ одоо за тэгээ цагдаагийнх нь бичиг байгаа. Батих танаа цагдаагийн байгууллага мэдээллийн санд 2010 оны 6-ны байдлаар таны нэр дээр жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сантай холбоотой гомдол мэдээлэл эрүүгийн хэрэг бүртгэгдээгүй байна. Тэгээ одоо бол тэгтээ ийм болоод явчлаа шүү. Мэдээж хэрэг төрийн өндөр албан тушаалтнууд бол өөрийнхөө нэр дээр жижиг дундаас зээл авахгүй. Ямарваа нэгэн байдлаар энэ шалгагдж байгаа сайдууд ч юм уу их хурлын гишүүд энтрийн асуудал бол хамаарал бүхий этгээд дээр гэдэг байгаа шүү дээ. Хамаарал бүхий этгээдүүдээр гэдэг. Энийг ингээл баталчих хэрэгтэй байхгүй юу? Ингээ баталчвал болж байна. Хоёрдугаарт нь эн чинь бас утгаалтж эхэлж штэ. Жидүү гэдэг чинь одоо өөрөөр хэлэх юм бол зэвсэг болоод эхэлж штэ. Аваач наадаг бол. Тийм жидүү чинь үндсэндээ ингээд намандаг зэвсэг болоод эхэлж штэ. Хэнийг ч хамаагүй ингээд. Тэгээ энэ цаана нь юу вэ? Яаж ийж гэдэг арга амьдралыг бодохгүй штэ. Жишээ нь жидүүтэй нэр холбогдсон нэг гишүүнд огт хамааралгүй ийм жидүүтэй холбогдсон компани татан буугдаад 2 тэрбум төгрөгийн үрдө үлдчихэж байгаа байхгүй. Тэр гишүүний хамааралтай гэдэг юм байна гэдэг ийм сенсац нийгэм тарангуутна. Энэ жидүү чинь тэрний компани юм гэдэг ийм сенсацаар яваад нөгөө төсөл санхүүжүүлж исэн усууд нь гарч яваад оруулаад ирсэн техник тоног төхөөрөмж нь ямар ч хэрэггүй болоод ингээд агуулгатай үлдсэн жишээ байж. Тэр бид энийг бол одоо буруугийн зөвтгөх ямар ч боломж байхгүй. Аргач байхгүй тийм шалтгач байхгүй. Гэхдээ тэгээд ямар нэг компани нэр дээр одоо чиний нэрийг наагаад нөгөө Монгол коммунитийн хөтлөгч Батүйлэгчэнд жижиг дунд үйлдвэрлэлээс бас зээл авчихсан байна гэдэг байдлаар ингээд хандвал бас за яг хөө чи бит хоёр бол нэг жижигхэн бизнес эрхлэж явахд бол нэг болохгүй гэх газар хүмүүс баг л та. Жижиг бизнес эрхлэхээс нь ч гэж бодож байгаа. За тэгтээ зүгээр чи улс төрч чиний нэр дээр жижиг дунд үйлдвэрлэл байд юм байна гэдгийг зүгээр ингээл гаргаж хаяал нөө гарцсан байсан шүү дээ. Цукербергийг бид нар орлогожуулж ийн гэдэг шиг бүүст хийгээд ингээд тараага хачвал. Тэгэл нэр хугарахаар ясуугар гэдэг юм байна. Тэгтэл пүүжээ. Эцсийн эцэст нөгөө нэг юу аахгүй овоо босгоог бол шаадцгаа ханаас сухаг гэж анханасаа л таанахад яах гэж ингэж хөдлөвөл гэдгийг энэ дээр дүгнэлт хий. Жинхэнэ жидүү авсан хүмүүсэл хууль хэлтийн байгууллагаараа шалгаад илчлэх ёстой байхгүй. Тэрнээс одоо жидүү гэдэг зүйлийг улс төрийнхөө өрсөлдөгч болгонд авчиж наах ёсгүй мал гэж. Би энэ хэлээд байгаа юм чинь шүү дээ. Наа жидүүчдтэй хариуцлагын тооцолтоо одоо хангалттай хугацаа өнгөрлөө шүү дээ. Бүх баримтууд нь гарлаа шүү дээ. Тэгэхээр жидүүгээр хэн нэгэн хүнд хариуцлага тооцохгүй болохоор чинь хариуцлага хүлээх үндэсгүй огт хамаагүй хүн дээр авчнаа жидүүгийн чинь наагаад байна шүү дээ. Гол нь тэр. Одоо өчигдөр ийм ууртай ярьж исэн Зандан Шидар сайд өнөөдөр бөөн баяр явж байна. Би чинь нөгөө нэг гүтгүүлсэн компани ингээд интернетээр судлаа үз тасгацсан компани байд юм шүү дээ. Өөрөө тэрийг хизээч мэдээгүй баг бахархмаар юмтай баг холбоо. Өөрөөр хэлэх юм бол ямар компанитай холбогдож ийн гэдэг нь хүртэл баг тийм нэр төрийн хэрэг болж байна. Тэр энэ жидүү бас нэг ийм наан цаантай хандаж явахгүй болохгүй. Уг нь бол биднэрт маш их асуудал байна л. Маш их асуудал. Концесс гэдээ ярихаар, үн докторжуулах хөтөлбөр гэдээ ярихаар, нөгөө бондуудын санхүүжилт гэдээ ярихаар, нөгөө гадна дотны зээл тусламжууд, энэ агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр зарцуулсан санхүүжилт, энэ мал хамгаалах сангийн ингээд юм ярихаар чинь тариалан эрхлэлтийг дэмжих сан ингээд өчөчөө юм ингээд ярихаар өчл одон асуудал босч ирээд байгаа юм. Тэгээ үнэн зөвийг нэгт шийдэж нэг талд нь гарахгүй болохоор зөв өрөөл нь бос нь ингээд зөв хүнээр ингээд сэглүүлээ явж бас боломгүй шүү дээ. Одоо энэ Батих гээд Монгол Ардын намын нарийн бичгийн даргын хувьд гэхэд л одоо мөнгөн дайван Монгол дайван гэдэг компаниудад хамааралтай гэд яригдсан. Өөр болохоор би ямар ч хамааралгүй шүү. Би 4.5 тэрбумын тендерт нь ч ороогүй гэдгээ ингээд бүх нотлох баримтаар ингээд явуулчих. Монгол Ардын намын юу гэнэ? Нарийн бичгийн дарга. Монгол Ардын намын ерөнхий нарийн бичгийн дарга шүү дээ. Амар өсөлтөнч. Энэ бол нарийн бичгийн дарга. Ерөнхий нарийн бичгийн даргын дор чинь зүгээр нарийн бичгийн дарга. Тийм, нарийн бичгийн дарга нар байгаа шүү дээ. Салбар хариуцсан нарийн бичгийн. Цагтаа Лүндэ жанцын гишүүн өдөр чинь нарийн бичгийн дарга байсан шүү дээ. Хэдэн нарийн бичгийн дарга тань? За 4-5 бай. За тэр яг. За тэгэхээр зэрэг энэ хүний нэр одоо ингээд хууль хэлтийн байгууллага ингээд гараад ирдэг. Энэ компаниудын нэр тэгэхээр одоо бас харин би хэлээд байна шүү дээ. Ингээд 2 тэрбум төгрөгийн тоног төхөөрөмж зээлээр авсан компани 2 тэрбум төгрөгийн өртөө үлдлээ. Ямар ч боловсруулалт үйлдвэрлэл явагдахгүй болчоор үйлдвэрлэлд нь хөрөнгө оруулах гэжсэн улсууд боли энэ гишүүнтэй хамааралтай жидүүчин компани гэсэн гэж хэлээд ингээ хаяа явчихаар
Тэр зүгээр төмрийн сэг болж байгаа юм. Уйлаад ярьж байгаас төмөр нь тушаахад 50 сая төгрөгч хүрэхгүй. 2 тэрбум төгрөгийн тоног хөрөмж. Төмөр нь тушаахад 50 сая хүрэхгүй гэж. Ингэж алж байгаа юм л. Тэгэхээр энийг бас наан цаантаа бодмоор юм шиг билээ. За хөө өөр биш нэр нэвтрүүлгийн цаг дуусахаас өмнө нэг зүйл хэлье гэдэг. Одоо наа жидүүгээ болмоор юм а дотор мохоо оргиж байна гэдэг. Үгүй эний чинь одоо орхичих юм бол тэгэл орхигдсон шүү дээ. Тий. Орхичих юм бол орхигдно. Ингэж ярьж байгаа хайчдаг бол угаасаа анханасаа ярих ямар хэрэгтэй. Ингээд бичийн үзэн бид лав энийг дуугаа болохгүй. Ингээд жидүүдээр бол тим юм байхгүй. Ард иргэдийнхээ зээлийн хүүг багасгах хэрэгтэй. Өөрөөсөө болохоор тэгээс 5%, 3% хүүтэй зээл авчихдаг. За ард иргэд нь 21%-аар төлж хонгоо шулуулж байна шүү дээ л гэсэн байна. 3 засгийн газар 3 ямыг дамжин тасралтгүй 8 жил жижиг дунд үйлдвэрлэлийн зээлийг гардн хариуцах зохион байгуулж ажиллаж байгаа хүн нь за ингээ ерөнхий сайдын төрсөн дүү Отгон Баяр гэдэг хүн байдаг шүү л гэдэг өнөөдрийн өдрийн сон дээр гарсан л гэж байна. Ийм мэдээлэл бас гарсан юм байна. За сайн уу хоёроо Орхон аймагт Хиймэл уулын цагаан шороо замаа алдлаа. Вокзал орчинд илий өөх байна. Гадаа гарч болохгүй. Гадаа гараад явхад гутал өмд цав цагаан болно. Тоос шороонд хэцүү байна. Энийг анхааралтай авч өгөөч. Зураг бичлэг юм байна уу? Орхон аймагт Хиймэл уулын цагаан шороо гинэ. Нөө шинэ овоолго юм баг. Тэгдээ тэр чи яг буухаар бас заримдаа амар бодох байхгүй. Ийм нунтаг цагаан шороо. Тэр чи амар хортой гэж байна. Яг нэг уушгинд нэвтрдэг тийм нарийн тоосон зураг байхгүй. Сонгон хайрхан дүүргийн Баян өшөө 7 дугаар хорооны Цэргийн ангийн за ингээд нэгийн дөрөв гудамжинд усан давтагдаж айлууд гэрлүүг орж чадахгүй боллоо. Энэ усны асуудлыг шийдэж өгөөч. Хорооны дарга оюун чим гэж хүн шийдэж өгөхгүй их удлаа. Өвлийн хүүтэнд одоо усны гуталтай гэрээсээ гарч байна. Зурагтай мэдээллийг нь хаана хөргүүлэх вэ гэсэн байна. Та өөрийнх нь Facebook дээр байрлуулад Facebook-ийн холбоос хагийг явуулчих юм байлээ. Эн чин өнгөрсөн жил чинь Баян зүрхэд нэг айл мөсөн давтаад үйлчилсэн шүү дээ. Байшингийнхэн талан гэсэн мөсөнд орцсон. За одоо энэ жил бол Сонгон хайрхан дүүргийн 7 дугаар орооны айл өрхүүд бол иймэрхүү байдалтай л өнчгөндөө. За нэг 2 минутын зай үлдчихэж чи үг нь ашиглах уу? За. Би монголчуудаа бас маш чухал мэдээлэл дуулах гэдэг байна. Би бол одоо юу гэдэг тэр урлаг, уран сайхан, гоо зүг чимнаас хол ангид хүнэлт. Тэгтээ бас нэг юм одоо юу гэдэг нэг юм үндэсний гэдэг юм яг нэг үр зөрхөн дотор байдаг л тэр монгол залуучуудын нэг гэдэг утгаараа энийг би бүр заавал нэг уухайлан дэмжиж гэж онцолж сонгож байгаа. Тэгээ инхримаа гэдэг энэ 21 настай бүсгүй. Монгол төрийнхөө нэр нүрийг аваад, туг тамгаа аваад дэлхийн гоо сайхны олимпиад оролцож байгаа. Энэ дэлхийн мисийг гоо сайхны олимп гэдэг л. Дэлхийн мис 2018 тэмцээнд оролцож байна. Бид нар 3 сая гаруй хүнтэй. Тэгээ энэ маш чамгүй одоо амжилт үзүүлээд явж байна. Тэгээд энэ дэлхийн мисийн чинь тэмцээн ингээд чиглэл дээр ерөөсө бүх санал асуулга нь болохоор шүүгчдээс хамаархаа байдсан юм байна. Одоо ерөөсө олон нийтийн буюу нөгөө сошиал хандлтаар нь ингээд байр дугаарлалтыг эзлүүлээ явдаг болчих. Тэгээ монголчууд маань маш сайхан дэмжиж байгаа юм байна. Өшөө ухаалан дэмжээч гэж би хүсэж байгаа байхгүй. 2 дугаар байранд яваад байна. 2-д яваад байна. Энд бид дэлхийн мистэй болчих боломж байна шүү дээ. Тэгээ нэг охин очоод тэр мисийн титмийг зүүхтэй биш юм аа асуудал нь. Энэ Монгол улс дэлхийд нэрээ гаргаж байгаа. Монголын өв соёл тэнд танилцуулагдаж байгаа. Монголын гоо сайхан алдаршиж байгаа. Адгийн наац би зөв ганцхан жишээг нь хэлье. Зөвхөн нэгэн номинацад төрүүлээд хүмүүнлэгийн үйлсдэнгээр шалгарахад Монгол улсад хүмүүнлэгийн чиглэлээр энэ бүсгүйг дагаад дэлхийн мисийн тавцан дээрээс 300 сая Америк доллар дагж орж ирд. Ялагч болсон мисийг. Энэ чинь ингээд эдийн засгийн хувьд, ач холбогдол агуулгын хувьд бас үнэхээр ийм олон талын зүйл байд юма гэдэг зүйлийг бодож ойлгооч гэж. Би бол үнэхээр хэлдэг шүү дээ. Энэ талд бол надад мэдлэг мэдээлэл хомс. Гэхдээ энэ яг одоо нэг тасралтгүй 10 жил бэлтгэл хийж хагаад Олимпийн татами дээр гарч байгаа жудо бүхийн тамирчинтай адилхан байхгүй юу да ач холбогдол нь. Ингэж үнлээчээ зөмрөө. Олимпиад оролцож байгаа тамирчныхаа захыг ёстой иргэн болгон хүн болгон мушигдаг шиг энэ охиныг бас араас нь дэмжиж энэ чинь биднээс гарах зардал алга. Ердөө энэ хаягуудаар энэ хаягууд нь чинь Facebook дээр ийм 4 төрлөөр л санал өгч юм. Miss World дундуур зураас Монголиа. За ингээд Mapstar цэг M гэсэн ийм хаяг байд юм байна. Тэгээ Miss World цэг.com гэдэг нэг албан ёсны дэлхийн мисс явагдаж байгаа хаягаар нь ингээд ийм 4 зүйл байд юм байна. Miss World цэг модель гэсэн ийм хаяг. Ингээ ийм 4 хандлтын альгоритм ч саналаа өгч болох юм байна. 24 цаг болоод дахиад нэг санал өгч болдог гэж байна. Бид нар цөөхөлөө бидний өмнө дэлхийн бараг 2-300 сая хүнтэй улс яваад байна. Тэрнээс 60000 саналаар дутуу явж байна. 60000 санал. 6000 гэдэг их тоо.
Гэхдээ бол нэг хупаа гээл зориглол хөдлүүл эн чинь нэг лайк дарж хатвал 6,000-ыг бол доорхоно шүү дээ. Монголч уг нэг зөв юмдаа хүчтэй байдаг да. Тэгээ би бас нэг юмыг яаж мэдгүй ерөөл амны бэлэг байна. Монгол дэлхийн мэстэй болчих юм билүү? Тэгээ биднээс шалтгаалах юм байна. Энэ үсгүй бол өөрийнхөө хэмжээнд чадах бүх зүйлээ 100% ажиллаад харуулчлаа. Одоо бид л дэмжих үлдчих. За энийг би бас нэг нэвтрүүлгийн төгсгөлд хэлчихье гэлээ. 18 цаг 45 минут хамт байсанд баярлалаа үзэгчтэй. Пүрвэргийн Монгол комент 18 цаг тэг минутад энэ эндрээс эргэж танд хүрнэ. За радио FM 103.6 долгион сонсох хэлбэрт Монгол комментиг дамжуулж байгаа. TVS Mongolia page лайв хэлбэрээр дэлхийн өнцөг булан бүрт бас түгээсэн гэдгийг бахаргалтайгаар хэлье. За тэгээд асуудалд авах гээх явахаар хандаар үзэгчтэй. Өнөөдөр яригдсан зүйлс бол бүгд одоо таалагдах хэрэгтэй мэдээлэл байхгүй байж болно. Нэг зүйлийг аваад үлдвэл бас өнөөдрийн нэвтрүүлгийн үр дүн байжээ гэж ойлгоё. Урайгаа хэлье. За. Монгол комментэд нэгдэцгээе. Ханиад комментиг дэлгэнд өрцөн үед Кагуци бидэнд туслахаар ирлээ. Өвчин эхлэх болон хожуу альч үед эмчилгээний үр дүнтэй. Насан туршид болон 3 стейшнсны бүх хүүхдэд хэрэглэнэ. Кагуци. Дараа төлбөрт үйлчилгээний багцууд шинжлэгдэж, бүртгэлийн хураамж, барьцаа төлбөр пэй төгрөг боллоо. Unitel. Хувь ариутгасан бактеригүй амьд сүм. Дээж. Биохом. Хайртай гэр бүлийн тань эрүүл амьдралын элч Биохом. Халагаад болоо. Махын бигс хувьцаат компани. Цэр ховхолж уушиг цэвэрлэн зөвгийн балтай коплет сахаргүй диакоп ханиатнаас хагцсан Багро өргөс тэмх хамгийн хямдар 3700 төгрөг 4000 төгрөг сансрын бүх салбараар. Tell me when will you be mine? Tell me cuando say it's me that you adore. I adore you. And then darling tell me when. Peace living guarantee. Pride of Metropolis. Encanto Tower. Тэр үнэхээр гайхалтай. Түүнийг анхаарал хизээч мартахааргүй. Тэр үнэхээр ухаалаг шүү. Тэр маш олон ажлыг зэрэг хийж чадна. Тэр манай байгууллагад ирж байгаа бүх дуудлагыг алдлагүй авдаг. Тэр манай байгууллагын нүүр царай болдог. Тэр манай байгууллагын асуудлыг цогцоор нь шийдэж өгсөн. Тэр бол дуудлага алдахгүй One Call. Интернетийн ухаалаг хэрэглээ. Интернет Plus. Танай байгууллагын өнгө төрхийг илэрхийлэх бизнес дугаар. Найдвартай ажиллагааг бүрэн хариуцах дата төвийн үйлчилгээ. Танай байгууллагын үндэснийг тодорхойлох байгууллагын дугаар. Үүлэн технологид суурилсан call center. Тийм ээ. Тэр бол Unitel-ийн байгууллагын үйлчилгээ. Байгууллагын үйлчилгээг Unitel-ээс. Гэрээс гараад тулгархны газ айж байна уу? Safeguard цонгийн шин технологи нянгийн эсрэг хамгаалалт. Дараа угаах үед болон угаасны дараач нянг устгана. Нянгаар дахин бохирдсны дараа гараан угаавал нянгийн үржлийг зогсоож өвчин үсгэж нянгаас таныг хамгаална. Safeguard өдөр тутам хэрэглэхэд тохиромжтой. Хүүе, сайн уу? Өвлийн хувцсны хамгийн том шөнийн хямдрал болох гэж байгааг мэдсэн үү? 11 сарын 27, 28, 29-ны өдрүүдэд Michelle Expo төвд өглөөнөөс шөнийн 12 цаг хүртэл бүх бараа 50 хүртэлх хувь хямдрна. Та бүхэн яараарай. 75 энэ бол Pizza Hut. Усанд орхон хүүхдийн хувьд тоглохтой л адил. Харин ээжүүдийн хувьд хүүхдийнхээ ус хуйхыг арчлах нь чухал. Хүүхдэд зориулсан Johnson шампунь нь парабен болон силикон агуулдаггүй бөгөөд үсийг намирсан зөөлөн болгодог. Хүүхдэд зориулсан Johnson бас ээжэд. Үе мөчний өвдөлт болон бусад бүх өвдөлтийг намдаана. Citromax. Өвдөлтгүй амьдрал. Бүх эмийн сангаар. Ийм том. Чадахгүй.
Хүүхдийнхээ гидсийг хэвэн байлгахын тулд юу хэрэгтэй ээжүүд сайн мэднэ. Хүүхдэд зориулсан Linux нь хүүхдийн гидсийг эрүүл байлгах ашигтай бичил бий агуулсан. Хүүхдийн Linux жижигхэн гидс маань эрүүл байг. Хүүхдүүдээ пицца. Цэцэг шиг пицца. Хитүүлээ тэнд нь илүү хайртайг үзэхүү. Тэгээд хайртай. Хайргүй. Ээж надад хайртай мэ. Ээж нь бүгдийн хайртай. Хазалт бүр хамгаас амттай. Бисүлхэн хүрээд пицца. Пицца Хат. Энэ пиццаг яаж иддэг гэж? Пицца Хат. Шинэхэн бүхнийг шинэ сонголтоос. Хоёул унтаж амрах хэрэгтэй. Би манайх дамсгалж чадахгүй бол хавч. Атревинийг хэрэглээд үзээрэй. Таны хамрын ханaalыг түргэн хугацаанд дарахад туслах бөгөөд 12 цагийн турш үйлчлэн бүхэл шөнийн турш тайван хөлдөж маргааш өдөртөө ирч хүнчээр дүүрэн байх бол Атревин хамраа чөлөөтэй амьсгал бол. Аз жаргал баяр баясаал амтагтал энэ дугад уулий. Хамт олон нас нөхтөрөө Хайртай гэр бүл бүгдээрээ хамгийн сайн хүссэн уулий. Аз жаргалыг хүсье. Афганаш бүгдээрээ. Oh 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 oh. Амжилтаа бүгдээшээ. аз жаргалыг хүсье. Ач тустай бүхнийг хий. Аз жаргалыг хүсье. Амтлаа KFC. Ханиалганаас улж бүх зургийг баллахгүй тулд АЦЦ-г уухтал хангалттай. АЦЦ цэрэнд шууд нөлөөлж, түүнийг шингэлж, уушигнаас түргэн хугацаанд гадагшлуулна. АЦЦ ханиалганаас ангижруулна. Их хотын бохирдол бидний усыг байнга гэмтэж байдаг. Гэхдээ бидэнд шийдэл бий. Дэлхийд танигдсан Unilever компани Чистая линия брендийн байгалийн гаралтай анхдагч мицелляртэй шампунь таны усны угаас үзүүр хүртэл гүн цэвэрлэн. Өдөр бүр угаасан ч хуйх болон ус гэмтэхгүй. Төрлөх гоо үзэсгэлэнг тодтгох эрүүл арчилгаа. Охин маань миний хийсэн бүхнийг дуурайдаг. Харин тэрний ханиалгаа би таахдаг. Бидэнд доктор мом хэрэгтэй. Ханиадны эсрэг тосон төрхлөг болон ханиалганы эсрэг сироп нь найрлаганда фитобронхо 10 агуулгадвал нэгэн зэрэг үйлчилж ханиадыг эмчилдэг. Доктор мом Их хотын эрхэмсэг охид бүсгүйчүүдэд зориулсан шилдэг дизайнеруудын фэшн шоу, тренд ток зочдын ярилцлага, өвлийн хувцас, ноос ноолуур, гоёлын даашинз, гоёл чимэглэл, гоо сайхны бүтээгдэхүүний 60 хүртэлх хувийн хямдрал урамшуулалтай Women Expo 2018 үзэсгэлэн худалдаанаар уулзцгаая. Та 30 мянган төгрөгнөөс дээш худалдан авалт хийгээд Таиланд руу хосороо аялаарай. Сарын дэмдэг ирэх үеийн өвдөлт болон бусад бүх өвдөлтийг намдаана. Citromax өвдөлтгүй амьдрал. Бүх эмийн сангаар. Харшлыг мартацгаая. Хувцсуулан цагаан хэрэглээс нянг устгах илүү хялбар боллоо. LG-ийн True Steam уураар цэвэрлэгч угаалгын машин танд туслана. Би сургуулаа мэдээллийн технологийн инженерээр төгссөн. Гэхдээ инженер гэхээсээ илүү хүнтэй харилцах ажил надад илүү зохино гэж бодоод хүний нөөцийн мэргэжлийг сонгосон. Нагийн хцээ гэдэг анх 8 жилийн өмнө оюутлахын хүний нөөцөд туслах ажилтнаар ажилд орж ажлын гарагаа эхэлж байсан. Хүний нөөцийн ажил болвол хүний нөөц бүрдүүлэлт, төлөвлөлт, сургаалт гэдэг ерөнхийдөө хүнтэй холбоотой бүхэл ажлуудыг хамардаг байгаа. Манай хүний нөөц бүрдүүлэлтийн баг бол нийт олон мянган
Монгол залуучуудыг ажлын байранд сонгон шалгуулж авсан байдаг юм аа. Хоёулаа төсөл дээр манайд 17 мянган хүн ажиллаж байгааг 93% нь монголчууд байгаа. Манай монгол залуучууд юм сурахдаа маш хурдан, их чадварлаг байдаг. Үүний нэг жишээ гэх юм бол манай гүний уурхайн гол тарих болсон удирдлагын өрөөнд өмнө нь гадаад мэргэжлэнгүүд ажилладаг байсан бол одоо зөвхөн монгол мэргэжлэнүүд маань ажиллаж байна. Би сая компанийн глобал намаа зөвтөлбөрт хамрагдаад Австрали улсын Перт хотод ажиллаад туршлага хуримтлуулад ирсэн байгаа. Мэдсэн сурснаас Монголдо ирээд хэрэгжүүлээд хэрэглээ явж байна. Оюутлогын төслөөс хуримтлуулсан туршлага мэдлэг ур чадвараараа манай монгол залуучууд дэлхийн хаанч ажиллаж өрсөлдөх боломжтой болж байгаамаа. Намайг Инхцээ гэдэг. Би монгол эмэгтэй. Их хотын эрхэмсэг охид бүсгүүчүүдэд зориулсан шилдэг дизайнеруудын фэшн шоу, Trend Talk зочны ярилцлага, өвлийн хувцас, ноос ноолуур, гоёлын даашинз, гоёл чимэглэл, гоо сайхны бүтээгдэхүүний 60 хүртэлх хувийн хямдрал урамшуулалтай Women Expo 2018 үзэсгэлэн худалдаан дээр уулзцгаая. Та 30 мянган төгрөгнөөс дээш худалдан авалт хийгээд Таиланд руу хосороо аялаарай. Амьдралын сайхан бүхнийг айлгуулсан дуугаар хүргэе. Аз жаргал баяр баясал амтагтал энэ дуугаа дуулъя. Хамт олон нас нөхдөөрөө хайртай гэр бүл бүгдээрээ хамгийн сайн хүссэн дуудъя. Аз жаргалыг хүсье. Аз гадаш бүгдээрээ. Oh 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 oh. Амжилтаа бүтэшээ. Аз жаргалыг хүсье. Ач тустай бүхнийг хий. Аз жаргалыг хүсье. Амтлаад KFC. Гол сайхны бүтээгдэхүүн болгон арьсан дах бохирдлыг бүрэн цэвэрлэж чадах болов дэлхийд танигдсан Unilever компани Чистая Линия брендийн 100% байгалийн гаралтай мицелляртай цэвэрлэгч нь нүрийг гүн цэвэрлэхээс гадна орчны бохирдлоос үүссэн хорыг гадагшлуулахад туслана. Төрлөх гоо үзэсгэлэнг тодтогох эрүүл арчилгаа. Эргофлонод олон шин чанарыг хослуулан хэд хэдэн эмийн үйлчилгээг агуулдаг. Нэг шахмалт вирусыг тэмцэж, өрөвслийг айлгаж, зөөрүүдийг хөнгөлж, дархлаа сайжруулна. Эргофлон ханаа томны эсрэг эмчилгээ. Балтийн орнуудад хувь чулууг алхан тутамдаа харжуулна. Түүнтэй адилаар Фаранго спрейд хүмүүр халаасандаа авч явдаг. Яагаад гэвэл Фаранго спрей нь хоолын өрөвслийн шинж тэмдгийг